Ардчилсан болон 25 жилийн хойд тусаа бүгдэж Японы гэрэл зурагчин Хироюки Исамигийн 25 жилийн тэртех Монголын тухай өгүүлсэн гэрэл зургуудыг дэлгэн үзүүлж байна. Ардчилсан тухай өгүүлсэн тус гэрэл зургууд Монголын гэрэл зурагчдын хайсан бууснаас цэц ондоо байсан төдийгүй өнгөтөр хадгалагдсан утсан байна. Тэрчлэн ардчилсан хувьсгалын 25 жилийн үед тохиолдуулан нэр бүхэн эрхмүүдэд Чингисийн одон гардуулсан талаарх мэдээллийг хүлээнэ. Монгол Улсын түүхэнд онцгой үйл явдлаач тэмдэглэгдсэн цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг гадны хүний нүдээр өөр өнцгөр хэрхэн гэрэл зургийн хайсан болгосныг Японы гэрэл зурагчин Хироюки Исами харуулсан байна. 25 жилийн тэртех он жилүүдэд Монгол улсад Японы гэрэл зурагчин ирж ажилласны нэг нь Хироюки Исами юм а. Түүний гэрэл зургийн хайсан буусан зургуудыг Японы сонин хөвлөлөөр гаргаж Монгол өрнөж байгаа үйл явдлыг цаг алдалгүй дэлхийд дахинд мэдээлжсэн нь өнөөдөр түүх болон үлдэж байгаа юм а. Энэ ардчилсан хувьсгалын үйл явдлыг дэлхийд анхааралтай ажиглаж ардчлалыг дэмжих олон улс бидний тууштай дэмжиж байсан манай хувьсгалын үйл явдлыг гадаадд сурталчилж хийсэн цөөхөн үйл явдлаа сэтгүүлчид фото зурагчин видео операторуудын гараа гэж боддог. Манай зургууд хөвчлэн тэр дахиад харж байгаа байсан болтой нэлээ. Тэр харж байгаа нэрүүд Хироюки Исамигийн зургууд өнгөтөр үүрэгтэй уншиж байгаа. Хаалттай улс орнд зэрэг гаргаж үнэн мэдээлэл дамжуулах нь ямар хэрэгцээтэй байдгийг одоогийн дэлхийн халуун цэгүүдэд ажиллаж байгаа сэтгүүлчдийн тухай мэдээллээс харж байна. Тэгвэл 25 жилийн тэртех Монголын нийгмийг дэлхийд дахинаа таниулж ирсэн Японы гэрэл зурагчин Хироюки Исамигийн хайсан буусан гэрэл зургуудаар 25 жилийн тэртех Монгол улсыг харж байна. Тэртээ 25 жилийн өмнө Монголд ирээд хасах 28 хэмээн гүтэнд зураг авч чадахгүй гэж санаа зовж байсан. Өнөөдөр 25 жилийн өмнөх Монгол улсыг монголчуудад танилцуулахдаа тун баяртай байна. Энд нэг зүйлийг онцлоход 25 жилийн өмнө ардчилсан хувьсгал хийж байсан залуучууд их туранхай байсан бол тэдний өнөөдөр харахад бүгд нас тогтчихсон зин нэмсэн харагдаж байна. Юутайч миний гэрэл зургуудаар өнөөдөр үзэсгэлэн гаргаж байгаад баяртай байна. Бидний дахин гайхшруулах ардчилсан шинжилгээг богино хугацаанд тайван замаар улсын уян хийж иргэдэд их чөлөөтэй дуртай их чөлөөтэй хамгаалах чадвартай болгож чадсан тэднийг хүмүүн дүүрэн авч явахдаа баян шинээр болгож чадаагүй амжаагүй байна. Тэднийг ядруу байгаа гэж арчлаас зугтаа хандлах гарахгүй гэж бид өөрсдөө ихтэй бодож байдаг боловч түүхийн байдаг олонтоо нутаг байгаа шүү. Бид ардчилсан улстай үйлчлүүлэн хүмүүст яг дамжуулах хөрөнгө шаардлагатай. Энэ бидний их орон тусгай бүхэн ард орныхоо төлөө хөдөлсөн үүрэг хариуцлага нь чухамдаа мөн. Эдгээр шинжилгээг ардчилсан засаглалын хүрээнд суулгаа хийж ард иргэдэд тогтвортой амьдруулах цаг үеийг улам найшруулах та бидний ихэнх зорилго болжээ. Бид ардчилсан улсыг эрхлүүлж ягддаг төлөв чадсан шиг улс орны эдийн амжилтанд хүргэх ёстой. Үүнийг бид чадварт болж байна. Өнөөдрийн өнгөрсөн өнөөдөр ардчилсан улсын 25 жилийн тэмдэг тухай яаж байгаа. Ягдтын 25 жилийн тэмдэг тухай ярихгүй байгаа. Ягдтыг тэмдэг гэдэг бол туршлагын тэмдэг үүсвэ. Бидний хосууд өнөөдөр 25 жилдээ үргэлж байна. Бид яг болно. Монгол орн хэдэн бадрах болно. Ардчил мансугаа. Монголын ардчлал Японы шинжилэл гэрэл зургийн үзэсгэлэнт 70 гаруй гэрэл зураг болон тухайн үеийн Японы сонинуудад гарч ирсэн мэдээ нийтлийн хуулбаруудыг дэлгэн үзүүлсэн байна. Мөн ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн хүрээнд ардчилсан хувьсгал өөрчлөгчд үнэтэй хуу нэмэр оруулсан хөдөлгөөнүүдийн төлөөлөл болон улсын их хурлын гишүүн Болд Алтанхуйг Гармаабатар болон Монголын газар шороо хөдөлгөөний тэргүүн Болдбаатар нарыг ардчилсан намын дээд шагнал болох Чингисийн одонгоор шагнасан байна. Тэгээс мэдээ ариун түвээ зэрэг болон мэдээлжээ.